Монголчууд хэдийгээр зах зээлийн нийгэмд хөл тавиад 20-од жилийг ардаа үтсэн хэдий ч шинээр бизнес эрхлэгчид бичил бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ хөгжүүлэх санхүүжилт олох нь хүнд асуудал байлаа. Шинэ бизнест хөл тавьж байгаа иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд тулгардаг энэ асуудлыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэх зорилготой бичил санхүүгийн байгууллагуудын тоо олширч Монгол улсын санхүүгийн салбарт эзлэх байр суурь өргөжсөөр байна. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагын тоо өнөөдрийн байдлаар 362 төрсэн байгаа. За 2006 онтой энэ тоог харьцуулж үзэх юм бол үндсэндээ 2006 онд банк санхүүгийн байгууллагын тоо 139 байсан. Ингэхийн бол өнөөдөр банк санхүүгийн байгууллагын тоо маань өөрөө 2.5 дахин нэмэгдсэн байгаа. Харин нийт активын хэмжээ нь болохоор 10 дахин нэмэгдсэн баг жишээтэй юм байна. За 3 дугаар үйлдвэрлэлийн байдлаар банк санхүүгийн байгууллагын одоо нийт активын 490 тэрбум байгаа. Энэ маань өөрөө банкны салбарын нийт активтэй харьцуулахад 2.7% эзэлж байгаа. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагаар ямар харилцдаг гэвэл үндсэндээ банкнаас зээл авч чадахгүй байгаа, барьцаа хөрөнгөө ихээх арай хахиухан нөлөөлөх гэсэн бага орлоготой үндсэндээ тийм бичил бизнес эрхлэлтийн хүмүүс үндсэндээ банк санхүүгийн байгууллагын харилцагчд байдаг. За мэдээ зээлийн үйлчилгээ үндсэн үйлчилгээ учраас нийт одоо банк санхүүгийн байгууллагуудын бол нийт активын бараг 70% нь болохоор зээлийн үйлчилгээнд зарцуулагдсан байдаг. Тэгэхээр зээл маань өнөөдөр чанарын асуудал гэж гол байгаа. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагад байгаа зээлийн үлдэгдлийн 84.7% нь хэвийн зээл тэгээд 6.1% нь болохоор хугацаа гэтгсэн зээлтэй 6.13% нь чанаргүй зээлийн үзүүлэлттэй байна. Банкны нийт активын 75%-ийг бол иргэдийн хадгаламжид бүрдүүлдэг бол банк санхүүгийн байгууллагын нийт активын 75%-ийг банк санхүүгийн байгууллагын хувь нөлөөлөгчд нь өөрснөө бүрдүүлж өгдөгаараа энэ салбар маань банкны салбараас ялгаатай байгаамаа. Монгол улсын нийгмийн эдийн засаг банк санхүүгийн салбарын хөгжилд бодиттой хувь нэмрээ оруулж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө тогтмол шинийг санаачилдаг. Салбартаа тэргүүлэгч Монгол улсын шилдэг банк бус санхүүгийн байгууллага Монголын санхүүгийн групп үүсгэн байгуулагдсны 5 жилийн хойд тохиож байна. Монголын санхүүгийн групп банк бус санхүүгийн байгууллага нь анх 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу нийслэл хотын 370 жилийн ойн өдөр байгуулагдаж санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан юм а. Гадаад дотоодын валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ, бүх төрлийн зээлийн үйлчилгээг төргөн шуурхай хүргэдгээрэн зах зээлд хэдийнэн танил болжээ. Бид өнгөрсөн хугацаанд 3500 гаруй харилцагчдад 44.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон өргөх гэрт шаардлагатай аливаа санхүүжилтийг богино хугацаанд уян хатан нөхцлөөр төргөн шуурхай хүргэхээс гадна тэдний санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл, сургалтуудыг үн төлбөргүй үзүүлж байна. Бид тэгээс 5 сая төгрөгийн зээлийг 1270 зээлдэгчэд, 5-аас 30 сая төгрөгийн зээлийг 2110 зээлдэгчэд, 30 сая төгрөгнөөс дээш дүнтэй зээлийг 120 зээлдэгчэд олгосон. Банкны салбарын тэр бүр хурц үйлчилж чадаагүй зах зээлд чиглэж ажилласныг тодоос тод бэлтгэж байна. Монголын санхүүгийн групп банк бус санхүүгийн байгууллагын хэтийн төлөвлөгөөний нэг болох Улаанбаатар хотын хэмжээнд дүүрэг бүртээ салбар нэгжийн байгууллага замаар харилцагч иргэд аж ахуйн нэгжид илүү ойр төргөн шуурхай байдлаар санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд 2011 онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд анхны салбараа, 2012 онд Баянгол дүүргийн 10 дугаар хороололд 2 дахь салбараа нээж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Эдгээр салбар нь бичил бизнес эрхлэгчид нарт зориулсан барьцаа хөрөнгө шаардахгүй бичил зээлийн бүтээгдэхүүнийг дагнан олгодог юм. Энэ хугацаанд 1800 гаруй харилцагчдад 12.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн бид 2014 онд санхүү банкны системд програм хангамжаар тэргүүлэгч Grape City компанийн банкны системд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн санхүүгийн програм болох Mars системийг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Энэ систем нь Монгол банк санхүүгийн зохицуулах хороо, банк бус санхүүгийн байгууллагууд болон харилцагч нарын хэрэгцээнд бүрэн нийцсэн. Монгол банкны зээлийн мэдээллийн сантай шууд холбогдож, зээлийн мэдээллийг цаг тухайд нь илгээдэг сүүлийн үеийн шинэ технологи юм а. Энэ нь цаашид манай санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээ улам бүр нэмэгдэхийн үндэс суурь юм. Монголын санхүүгийн групп банк санхүүгийн байгууллага маань өнгөрсөн хугацаанд байгаль орчин дээлтэй, нийгэмд үр ашигтай
За мөн харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээний онцлог тохирсон маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан нэвтрүүлж байлаа. За тухайлах юм бол автомашины хөдөлгүүрийг байгаль экологид ээлтэй болгоход зориулагдсан эко зээл, за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжиж тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дэвшил зээл гэх мэтчлэн маш олон санал санаачлагыг анхлан хэрэгжүүлж байсан юм а. За энэ явдал маань өөрөө банк ус санхүүгийн салбар Монгол орны нийгэм эдийн засагт ямар хувь нэмэр оруулдаг вэ гэдгийг илүү тодтогч өгөхийн зэрэгцээ бусад ижил төрлийн байгууллагыг энэ чиглэлд урайлж өгснөөрөө давуу талтай юм а. Бид үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар улс орныхон эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд бизнесээ эхлүүлэх хөрөнгөгүй хэдий ч бизнесийн шинэлэг санаа хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй санхүүгийн сахилга баттай иргэдийг дэмжин ажиллаж байна. Манай компани нь 2009 онд анх байгуулагдчихсан. Тэр үед одоо энэ банкгийн нэг урилгыг хийх гэж шинээр ийм бизнес санаа болоод гадуур их явсан боловч төслийн манайд яах дэмжих газар олдохгүй хэцүү байлаа. Тэгээд Монголын санхүүгийн групптэй орж явуулсан. Эднийх маань манай энэ шин санаачлага байна бас Монголд үйлдвэрлэлийн дэмжигээд манайд дэмжлэг үзүүлж одоо ингээд дэмжлэг үзүүлснээр манай энэ үйл ажиллагаа их амжилттай явагдаж байгаа. Нэлээд хэдэн үнийг ажлын байртаа олгож Монгол улсаас нэлээд олон аймаг хот тэгээ энэ бүх дэлгүүр сүлжээнүүдээр энэ юугаах бүтээгдэхүүнээ зардаг болж байна. Нийслэл хотын маань амралтаа илж уулчлалын бүс, зайсан толгой дэх зайсан хийл бүтээн байгуулалт. Тус төсөл нь зайсан соёл амралтын цогцлбор, зайсан сквер худалдаа үйлчилгээний төв, зайсан соёл амралтын цогцлбороос бүрдэнэ. Монгол орныхон соёл урлаг, өв соёл, зан заншил, түүх дурсгал, оюуны бүтээлүүдийг гадна дотны аялагч жуулчдад сурталчлан таниулах, иргэд залуус хойч үедэн танимдгүй боловсрол олгох, тэдэнд ая тухтай орчинд чөлөө цагаан зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох зорилго бүхий бүтээн байгуулалтын төслийг бид дэмжин ажиллаж байна. Монголын санхүүгийн групп банк ус санхүүгийн байгууллага нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч байгууллагын хувьд эко орчинд эрүүл амьдарцгаая уриандар олон төрлийн ажлыг санаачилж нийгэмд хэрэгжүүлсэн юм а. Монголын санхүүгийн группийн судалгааны багийн дүгнэлтээр автомашины утаан хүний амьсгалах төвшөнд цацагддаг бөгөөд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, уушгийг гэмтэх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг давхар алдагдуулах зэрэг олон өөрчлөлтүүдийг хүний биед үзүүлдэг юм байна. Хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж болох талтай гэдгийг тогтоосон байна. Тиймээс автомашины утааг багасгах зорилгоор Юнигаз компанитай хамтран автомашиныг газжуулах хаяныг амжилттай зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд 500 гаруй суудлын автомашины хөдөлгүүрийг газжуулан агарын бохирдлын эсрэг бага чатууга хувь нэмрээ оруулж байна. Манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг зөвхөн халамжаар шийдэж байгаад төсвийн үргүү зардлыг нэмэгдүүлээ зогсохгүй. Тэдгээр иргэдийн нийгмийн идэвхийг сулруулсаар байна. Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн гардсан барьцаа хөрөнгөгүй. Бизнесийн туршлагагүй зэрэг асуудлаас үүдэн банк санхүүгийн байгууллагын шаардлага хангахгүй хэдий ч хөдөлмөр эрхлэх боломжтой. Хүсэл тэмүүлэлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөдөлмөр эрхлэх, өрөхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгох явдал юм а. Энэ нь тэдэнд санхүүгийн эрх чөлөө, амьдралын сайн сайхныг мэдүүлэх давуу талтай. Ийм ч учраас Монголын санхүүгийн групп нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд хөгжлийг хамтдаа бүтээцгээе уриандар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж эдгээр хүмүүст зориулсан хөдөлмөрийн зах зээлийг хамтдаа бий болгох зорилгоор Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих хамгийн бага хүүтэй урт хугацаатай зээлийг зах зээл нэвтрүүлэн ажилласан юм. Энэ бүтээгдэхүүнээр дамжуулан 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн асуудлыг шийдэж бизнесийг нь өргөжүүлэн ажиллаж байна. Монголын санхүүгийн групптэй бол яг энэ чиглэлээр одоо бизнесийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бизнесийг эрхлэлтийг дэмжих чиглэлээр бол хамтарч ажиллах 3 жил болж байгаа. Энэ нь анх удаа одоо ч өөр одоо эднийхээс өөр тийм чиглэлсэн одоо бүтээгдэхүүн гаргасан байгууллага алга байна. Анх удаа Монголд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бизнесийг дэмжих ийм зээл энэ бүтээгдэхүүн
бүтээгдэхүүн гаргасан. Тэгээд энэ бүтээгдэхүүнээр нь бол одоо манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол тодорхой хэмжээгээр үйлчлүүлж байна. Тэгэхдээ энэ банк бус санхүүгийн байгууллага бол банкнаас бага хүүтэй одоо ийм зээлийг бас одоо нэг одоо барьцаа шаардаад байхгүйгээр ийм зээлийг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэж олгож ийн гэдэг бол өөрөө бас одоо их том дэмжлэг. Нийгэм талаасаа бол бас их ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ хүмүүст өөрсдөд нь бол биднэрт зориулсан, надад зориулсан чиглэсэн одоо энэ банк санхүүгийн байгууллагын үйлчилгээ байна гэдэг бол өөрөө энэ хүмүүсийг одоо бизнес эрхлэгт нь итгэл үнэмшилтэй болоход нь бас их одоо нөлөөлдөг юм нийгэм талаас ач холбогдолтой. Тэгээд энэ залуучууд маань манайх их сая номын сан байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээт номын сан энэ хүмүүсийг соён гэгэрүүлэх, номтой танилцуулах ийм ажил бол одоо хэрэгцээтэй байгаа. Тэгээд энэ номын санг бол бид нар бас анх удаа төрийн бас байгууллагынхаа дэргэд Гадаадынхаа дэргэд байгуулж байгаа. Тэгээд энэ номын санг байгуулахад одоо эдгээр өөрсдөө дотроо сайн үлсэн аян зарлаад ном цуглуулад одоо 400 гаруй ном биднэрт бас хандивлаад байгаа юм. Мөн нийслэл хотын өнгөцөмж, утаа, тоосчлт, амьсгалын замын өвчнөд тэмцэхэд хувь нэмрэн оруулах үүднээс ТВ-с телевизийн танайд мод тари төрийн бас байгууллагатай хамтран Улаанбаатар хотын гэр хороололд байгаа айл өрх, налайх дүүргийн бурхан шашны сайн номон хийдийн хашааг ноджуулах, зүлэгжүүлэх аяныг зохион байгуулж, үхрийнүүд, чацарган, гацуур хэмээх 3 төрлийн модыг бүх ажилчдын оролцоотойгоор тарьж ургууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 500 гаруй мод суулгаж, түүний услалт ургалтанд тогтмол хяналт тавин ажиллаж байна. 5 жилийн хугацаанд бичил санхүүгийн салбарт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн, өөрийн харилцагчтай, бүтээгдэхүүн үйлчлэгээний онцлогтой, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ийм байгууллага болон төлөвсөнд үнэхээр манай салбарын хонд олон баяртай байдаг юм аа. Монголын санхүүгийн групп маань Монголын банк санхүүгийн байгууллагын холбооны өдөр тутмын гишүүнээр ажиллаж идэвхтэй үйл ажиллагааг явуулдаг. 12 онд бол нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ийм банк санхүүгийн байгууллага болсон. Мөн 13 онд шилдэг бүтээгдэхүүн үйлчлэгээтэй банк санхүүгийн байгууллага салбартаа үнэхээр одоо манлайлагч банк санхүүгийн байгууллага гэдэг бол ийм харуулсан хамт олон байгаа. Ингээд танаа хамт олонд цаашдын одоо ажил хөдөлмөрт энэ бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа, нийгмийн хариуцлага энэхүү ажлыг улам цаашид идэвхжүүлэн өндөр амжилт гарна гэдэгт итгэж байна. Амжилтаар жигүүрлсэн, алдраар манлайлсан он жилүүд. Монголын санхүүгийн групп банк бус санхүүгийн байгууллага өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа үнэлүүлэн авсан гавьяа шагналаас дурдвал Монгол Улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулдаг топ 150 аж ахуй нэгж байгууллага шалгаруулах наадмаас 2011, 2012, 2013 онуудын топ 10 банк бус санхүүгийн байгууллагын нэгээр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос 2012 оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар Best of Mongolia олон нийтийн цахим санал асуулгаар 2012 оны шилдэг банк бус санхүүгийн байгууллагаар Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны 2013 оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй банк бус санхүүгийн байгууллага зэрэг нэр хүндтэй шагналуудын эзэн болоод байна. Амжилтаараа жигүүрлсэн, алдраараа манлайлсан 5 жил, түүхэн бичиж түмэндэн танигдсан 5 жил. Бид харилцагч бүрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх, нийгмийн хариуцлага болон компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч тэргүүний санхүүгийн байгууллага болно. Таны агуу ирээдүйн төлөө Монголын санхүүгийн групп